Номлолынхоо цагтаа орё. Цуглааны төгсгөлд би та нарт бас тодорхой хэдэн заруудыг хүргэх болно. За бид Бурхны хаанчлал ба бидний эрх мэдэл гэдэг цуврал номлол бид нар үзээд явж байгаа. Дэлгэцээ солиод өгөөрэй. За тэгээд энэ номлолууд маань 7-8 саруудад явагдаж байна. Тэгээд эдгээр номлолууд дээр номлолуудыг ингээ заагаад 2 номлол өнгөрсөн. Өнөөдөр бид нар 3 дахь номлол руугаа орно. За тэгээд өнөөдөр бид нар нөхөр ба эхнэрийн эрх мэдэлтэй, ер нь эхнэр нөхрийн яг энэ эрх мэдэл, гэр бүл доторх хосын харилцааны талаар хэдүүлээ сурна. Бурхны хаанчлал яаж яг хосын харилцаанд дунд маань байх вэ? Энэ талаар бид нар ярих гэж байгаа. За эхнэр нөхрөөд чихээ сайн дилдилгээд гэдэг шиг сайн сонсороо. За гэрлээгүй байгаа манай залуучууд бүр илүү томруулаа сонсороо. За яагаад гэвэл та нар утахгүй эхнэр нөхөртэй болно. Тэгээ тэр үед эхнэр нөхөртэй яаж хандаж харилцах вэ? Гэр бүлийн харилцаанд Бурхны хаанчлал яаж бодиттой хэрэгжих вэ гэдгийг бид нар өндөр сурах гэж байгаа. Хэрвээ та нар анзаарч байгаа бол би нэг сэдв нэмсэн байгаа энэ цуврал дээр. Энэ цуврал дээр нэг сэдв нэмсэн байгаа. Ямар сэдв нэмсэн бэ? Санхүүгийн эрх мэдэл гэдэг нэг сэдв нэмсэн байгаа. За тэгээд энийг би бодоод яг энэ номлыг ингээд бэлдээ зааж авах яг энэ явц донд их чухал нэг талбар буюу яг санхүү мөнгөний яг энэ эрх мэдэл гэдэг энэ зүйл дээр ер нь яах вэ? Ер нь мөнгнөөс болж л амьдралд олоод аливаа төр олон асуудалтай юмнууд үүсэж байгаа. Тэгээ тийм учраас санхүүгийн эрх мэдлийн талаар ер нь нэг номлол ер нь оруулж ирэх хэрэгтэй байна гэж тооцоод ер нь нэг номлол нэмчихсэн байгаа шүү. За тэгээд бид нар нийтдээ 8 сэдвээр бид нар сурах. За өнөөдрийнхөө номлол руу хэдүүлээ орно. Бурхны хаанчлал, эхнэр нөхрийн эрх мэдэл гэж. Би 2002 онд би хурмаа хийсэн. Одоо тэгээд 24 жил өнгөрч шít. Ваа. Ирэх жил хурмаа хийсний одоо 25 жилийн болох гэж байна. Хүмүүс ямар хурим гэдэг вүлээ. Тэр нь арай болоогүй үстэй. Мөнгө хурмаа дөнгөж 25 жил болоод уу. 25 жил болол мөнгө хурим юм уу? За ирэх жил нэжгэр хурим хийнэ гэдэг байна. Окей. Эхнэртэйгээ гэрлэхийн өмнө пастортайгаа би 2-3 уулзалт хийсэн л дээ. Тэгээд тэр пастортай 2-3 уулзалт ингээд хийгээд яг хормын өмнө шүү нэг ингээд сард нэг удаа уулзч болоо 2 жилөө уулзаад бид нар нэг уулзч ийсэн. Тэгээд ингээд ер нь эхнэр нөхөр гэж яг хин бэ ер нь үүрэг хариуцлага тэгээд нөхрийн хувьд ингээд манай пастор маань намайг одоо гэрлэлтэнд бэлдэж ин гэсэн үг л дээ. Тэгэл би Бадамзул битээр хамтдаа уулзж исэн. Тэрнээс гадна би бас пастортайгаа тусдаа ингээд ганцаараа уулзаад ингээд нөхөр хүний талаартай ингээд сурах гээд. За тэгээд тэр уулзалтуудын үеэр яасан бэ гэхээр пастор надад тэгж хэлж байсан аахгүй. Бадамзулт хоёр хэрэлддэггүй гээл тэгж. Тэгэхээр нь би гайхаад үгүй битэр чи үерхэж байгаа одоо хурмаа хийгээгүй байгаа Тэгээд би үгүй үерхэж байхдаа одоо юуг нь хэрэлдэх юм би гайхаал Тэгсэн чи пастор сайн байна гэл. За гээл. Тэгээд хоёр ер нь хэрэлдэж муудалцсан гэж бодож гин үү гээл тэгсэн. Тэгэхээр нь би одоо ийм хайртай эмэгтэйтэйгээ би одоо юу гэж хэрэлдээл муудалцаалтай тэгхвдэл гэж би чинь тэгж бодсон Тэгсэн чи пастор юу гэсэн бэ гэхээр би ч одоо өөрийнхөө түүхийг хуваалцъя. Би гэр бүл болоо тэгээд эхнэртэйгээ гэрлээд тэгээд хамгийн эхний орой бит хоёр хэрэлцсэн гэдгсэн. Тэгээд би ингээл би ч тэгэл пастор хүн байж та чинь баг эхнэртэйгээ ингэж хэрэлдэх юм уу гээл би ч гайхал тэр үед итгэвч хүн чи ерөөсөө тийм гарахгүй л гэж бодож илаа шүү дээ. Тэгсэн чинь пастор надад ингээл чи одоо ингээ бит хоёрыг ер нь бол яг би пастрын гэр бүлтэй их ойр дотн байсан болохоор чи бит хоёрыг ямар их муудалцдгийг чи мэднэ чи мэднэ. Гэхдээ энэ муудалцжсэн энэ зөрчилдөөн энэ зүйлүүд чинь одоо Монголд ирснээс хойш ингээд эхэлсэн юм бишээ гэрлээл ерөөсөө эхний өдрөөс эхлээл бит хоёр санал зөөрөлдөх муудалцах юмнууд зөндөө гарч ирсэн. Тэгэл би тийм үү тэгвэл тэгээд таны нөгөө хурмын эхний шүнж ер нь их л таагүй байжтэй гээл би тэгсэн чинь пастор үжилсэн бэ гэхээр муудалцлаа гэд бүх юм таагүй болно гэсэн үг бишээ. Энэ дээр ингээд сурах хэрэгтэй. Яг тэгжил эхэлж байсан. Тэгээ би болохоор яг тэр үед дотроо юу гэж бодож байсан бэ гэхээр би өөртөө яасан ч модалцахгүй би ч одоо итгэгч хүн байна да Бурханд хайртай итгэгч хүн байна. Тэгээд эхнэрээ одоо хайрлна гээл ингээд хөрөм их гэж байгаа хүнтэй юу гэж би модалцж яах юм гээл. Тэгээд
хормынхаа эхний өдөр муудалцаагүй харин маргааш нь бит хоёртдээ санал зүрх юмнууд гарч ирсэн. Яг тэгэхээр хурим хэлсэн бит хоёр айгүй гоё олон мөнгөтэй болсон те зөндөө хүмүүс гоё ингээд бэлэг өгөөл мөнгөтэй болоод хоёулаа энэ мөнгөөр яах вэ гэн гот л яах вэ те одоо би ингмээр байна бадам зул болохоор те ингэх хэрэгтэй гэл. Би болохоор те хоёулаа гоё зугаалыг аялье гэл гэсэн чи бадам зул үгүй те хоёулаа гэр орондоо те өөрсдөө амьдралдаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэл. Тэгэл энэ мэтлэн санал зүрж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл яг тэр үед яасан бэ гэхээр би бодож байгаа юм те бадам зул те би юм яг хилэн дээр гарч ирээ. Гэхдээ би хэлээгүй л дээ. Яг миний хилэн дээр юу гэж гарсан бэ гэхээр ингээд чи чинь дөнгөж өчигдөр надаа ингээд нөхөртөө дуулууртай байна мэн ингээд амлалт өгөөд исэн биш үү те. Нөхөртөө захирагдана гээл те. Цуглааны өмнө олон хүмүүсийн өмнө ингээд те. Ихэр те одоо христс чуулганы тэргүүн түншлэнтэй нөхөр нь ингээд тэргүүнгээ үздэй тэгээд одоо чи надад захирагдаа тэгээд минийхээр шийдэе л да гэд. Яг тэгж ингээд хэлэх гээл те. Гэхдээ би арай хэлээгүй л дээ. Тэг яг тийм үг аман дээр гарч ирчихсэн. Тэр яг эрх мэдэл яг хинд байгаа юм бэ? Эцсийн шийдвэрийг гаргах тэр эрх мэдэл хосын харилцаанд донд яг хэн байгаа юм бэ? Нөхцөл байдал тэг гэр бүл донд олон л тэг янз бүрийн шийдвэрүүд гаргах хэрэгтэй болдог. Эхнэр нь нөхөртөөгөө яаж харилцах ёстой, нөхөр нь тэг эхнэртэйгээ яаж харилцах ёстой тэгээ энэ тал дээр хэдүүлээ ярилцах гэдэг. Юу юунаас илүүгээр бурхны хаанчлал яг хосын харилцаанд донд те гэр бүлийн харилцаанд донд яаж орж ирэх вэ? Энэ талаар бид нар сурах гэдэг юм л да. Өнгөрснөө эргүүлээ санах юм бол Эхлэл номын 1-р бүлгийн 26-аас 28 дээр бид нар хоёр зүйлийг сурсан те. Бурхан хүмүүсийг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн буюу тэр өөрийнхөө дүр төрхийг биднэрт хуваалцсан. Эмэгтэй эрэгтэй хүн ялгаатай. Гэхдээ аль аль нь бурхны дүр төрхийг шингээсэн байгаа. Ялгаатай байдлаар шингээсэн байгаа гэсэн үг. Би бурхны те дүр төрхийг эрэгтэй хүнийхээ үед энэ талаас нь илүү шингээсэн болвол эмэгтэй хүмүүс яаж ин те нөгөө талаас нь илүү их яаж ин те бурхны тэр дүр төрхийг илүүтэй шингээсэн гэсэн. Тэгээд бурхан тэднэрт эрх мэдлийг өгсөн. Хэрвээ та нар санаж байгаа бол те яг энэ Эхлэл номын 1-р бүлгийн 26-аас 28-ыг бүтнээр нь гаргаад харах юм бол бурхан тэднийг үржин олшир тугай гэж өрөөгөөд араас нь юу гэхээр газар дэлхий өөрийнхөө бүтээсэн бүх бүтээлийг тэднэр захируулъя гэж. Тэгээ би хамгийн ихний номнол дээр хэлсэн те хүн анханасаа хүн бүтээгдэхдээ хүмүүс бие бинийгээ захирах эрх мэдэлтэй бүтээгдээгүй. Хүмүүс бие бинийгээ захирах те ийм байгаагүй. Харин хүмүүс бүтээлийг захирах эрх мэдэлтэй байсан буюу байгаль дэлхий те түүнд орших бүх бүтээлийг ээж те захирах эрх мэдэлтэй байсан. Харин хүмүүс гим дуунаад бид нар те тэр ихний номлол дээр сурсан шүү дээ. Хүмүүс гим дуусны дараа яаж байгаа вэ гэхээр зөрчил гэдэг зүйл бий болж ирж байна. Энэ үед зөрчлийг шийдвэрлэх буюу те эрх мэдэл эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ? За тэгээд хүмүүстэй зөвхөн те бурхны эрх мэдлийг эсэргүүцээ зогсохгүй хүмүүс хоорондоо эрх мэдлийн төлөө те тэмцэлдэн зөрчил гэдэг зүйл үүсдэг болсон гэдгийг бид нар үздсэн байна. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс аль аль нь бурхны өмнө ялгаатай онцлогтой гэхдээ аль аль нь бурхны дүр төрхийг авсан аль аль нь тэ бүтээлийг захирах эрх мэдэлтэй энэ тэнцүү бүтээгдсэн. Аль нь нэгнээсээ илүү дээр биш. Эр хөнгүүгээр эмэгтэй хүн гэж үгүй гэж Библиэлд бүр маш тодорхой хэлсэн. Эмэгтэй хөнгүүгээр эрэгтэй хүн гэж бас үгүй. Тэгэхээр аль аль нь яаж юм те яг л энэ тэнцүү гэдгийг хэлж байгаа. Эхлэл номын хэдүүлээ өнөөдөр 2-р бүлгийг те эхлээд нэгээд харъя. 2:18-аас 25 дээр бурхан те 2-р бүлэг дээр хүнийг яг яаж бүтээсэн талаар арай илүү дэлгэрэнгүй ингээ өгүүлж байгаа. 1-р бүлэг дээр за ингээ хүмүүсийг бүтээе те тэднэрээр захируулъя. Тэгээ бурхан ингээ те бүх бүтээлээ бүтээжээ гэж гарч байгаа. Харин 2-р бүлэг дээр арай илүү нарийн деталь гарч байгаа. 3-р бүлэг дээр тэр бүтээсэн хүмүүсийн хоорондын зөрчил үүсч те гарч эхэлж байгааг бид нар хардаг гим нүглийн талаар. За 2-р бүлэг дээр ингэж юм те эзэн бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр хүн ганцаараа байх нь сайн бишээ гэж хэлсэн. Тэгэхээр энэ үгийг яг хизээ хэлсэн бэ гэхээр эзэн эхлээд Адамыг бүтээсэн тийм үү? Эхлээд Адамыг бүтээчээд араас нь яг нөө ажиглаж байгаа ш. Ажиглаад харж яснаа те. Тэгээд Адам дээж байна. Тэ яг бурхан энэ үгийг хэлж байгаа. Ганцаараа байх нь сайн биш. Тэгэхээр бурхан алдаа гаргачаад яана те би нэг дутуу юм хийж ижгэн гутаа. За одоо нэг те гүцээгээд янзлахаастаа гээд эмэгтэй хүнийг хийж байгаа биш шүү заяа. Бид нар тэгж ойлгож болохгүй. Анханасаа бурхан яаж байгаа вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээн гэдгээ яах нь тодорхой шийдсэн байсан.
Яг энэ цаг мөчид эмэгтэй хүнийг хараахан бүтээгээгүй байсан. Тэгээ бурхан юу гэж хэлж яана вэ гэхээр хүн ганцаараа байх нь сайн биш. Алдаа гаргаснаа ойлгож байгаа үг биш. Анхнаасаа л түүний төсөл төлөвлөгөө байсан гэдгийг бид нар ойлгох ёстой. Тэгээд юу гэж хэлж яана вэ гэхээр түүнд тохирох туслагчийг буй болгоё гэж. Туслагчийг. За тэгээд эмэгтэй хүнийг хэрхэн бүтээсэн тухай бид нар ингээд харна те. Эмэгтэй хүнийг хэрхэн бүтээсэн тухай. Онцгойлоо харах юм бол яг энэ 21-р ишлэлээс тодорхой гарч байгаа. Иймд эзэн бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулад хавирганаас нь нэгийг суглан авч ормыг нь махаар бүгэлжээ. Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийг Адамд авчирж өгөв. Адам эн чинь л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм аа. Эр хүнээс бүтээгдсэн тул им хүн гэж нэрлэгдэг гэжээ. Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй гэж. За тэгэхээр Адам ан амьтдыг нэрлэж исэн. Тэгээд эмэгтэй хүнийг ч гэсэн хэн нэрлсэн байна? Адам нэрлэж байна тийм үү те? Үнийг эмэгтэй хүн гэж нэрлэе гэж. За тэгээ энэ дээр яаж байгаа вэ гэхээр бурхан түүн тохирох нэгэн туслагчийг бий болгож байгаа. Туслагч гэдэг үг байна. За би та нараас асууя. Туслагчтай байж үзсэн хүмүүс эсвэл туслагчтай хүмүүс байна уу яг одоо? Ажил хөдөлмөр дээр ч юм уу те доороо хүн ажилладаг хүмүүс байна уу? За байна те. Тийм туслагчтай хүмүүс те байгаа. Захирлын туслагч гэдэг юм уу те компани одоо боссын туслах эсвэл багшийн туслах. За ингээл ямар нэгэн байдлаар те туслагч гэдээ байдаг те. Тэгэхээр туслагч нь илүү их мэдлэлтэй юу? Эсвэл эзэн нь илүү их мэдлэлтэй юу? Дарга нь илүү их мэдлэлтэй юу? Мэдээж бид нар тэгээд туслагчгээ бодохоор бид нар шууд дандаа тэгдэг үстэй те. За чи дугуй байж бүр болохоо байвал те. Бүр болохоо байвал яаж юм те. За чи зүгээр чимээгүй миний хэлснээр л хий. Тэгдэг үү? Бүр зөрчил тийм нэг доороо цэрэггүй байж цэрэгтэй байж үзээгүй хүмүүс л мэдгүй байх шиг байна те. Ер нь цэрэгтэй байх юм бол тэгдэг байхгүй юу? Тим дээрээ тулна. Зөрчил гэдэг чинь те дандаа ингээ сайхан шийдвэрлэгдээд яваад идэг юм биш. Заримдаа бүр те чи зүгээр миний хэлснээр хий гэж хэлхээс өөр аргагүй байдал ч гэсэн үүсдэг. Тэгээ тэн дээр эрх мэдлийн те хэн эрх мэдэлтэй вэ гэдэг нь эцсийн шийдвэрийг те гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл эмэгтэй хүн туслагч юм бол те Адам ер нь те ингээд одоо бүхнийг шийдээд явах тэр эрх мэдэлтэй хүн юм уу гэж. Тэгэхээр туслагч гэдэг үгийг нь хэдүүлээ харах юм бол еврей хэл дээр эзер гэдэг үг байгаа. Энэ эзер гэдэг үг нь за энэ concordance гэдэг concordance-ийн үг байгаа шүү заяа. Энэ үг эзер гэдэг үг нийтдээ Библиэлд яг 6 удаа л өөр газар гарсан байгаа. 6 удаа өөр газартай гарахтаа яг ижил утгатай яг эзер гэдэг үгээрээ гарсан. А гэхдээ энэ дээр нэг залгуур малгуур нэмэгдээд те үг нь жоох өөрчлөгдөөд гэсэн үг шүү дээ. Утга санаа нь өөрчлөгдөөгүй шүү заяа. Зөвхөн үгийн нөхцөл нь те өөрчлөгдөөд нийтдээ бол 21 удаа гардаг Библиэлд. Эзер гэдэг үг 21 удаа гардаг. Гэхдээ яг те ямар нэгэн дагуур нөхцөлтэй юу ч байхгүйгээр те яг энэ үг нь яг цэвэр яг энэ үг нь Библиэлд өөр 6 удаа гардаг. Тэгээд 6 удаа гарахдаа бүгдээрээ бурханд хандсан байдлаар гарч байгаа. Жишээлбэл дуулал номон дээр юу гэхээр бурхан бол миний эзер юм аа. Бурхан бол миний эзер юм. Тэр нь юу гэсэн үг вэ? Бурхан бол миний туслагч юм аа. Зовлонгийн дунд тэр миний бодит тусламж юм аа. Давид дуулдаг штэ. Тэр нөгөө Саул хаанаас цухтагаад гүйж явахдаа те явж явахдаа бурхан бол миний туслагч. Яг энэ үг дуулал ном дээр хит гарч байгаа Библийн те өөр хэсэг дээр бас ганц хоёр гарч байгаа. Ингээд яг энэ эзер гэдэг үгийг харах юм бол бүгд бурхан руу хандсан. Бурханыг те түүний ариун сүнс рүү хандсан. Ийм байдлаар гарч байгаа эзер гэдэг үг. Бурхан бол туслагч юм. Тиймээс ч Есүс ч гэсэн те өнгөрсөн 7 хоногт бид нар үзсэн шүү дээ. Есүсийн хаанчлалын тухай бид нар үзэхдээ Есүс ариун сүнсийг та нар руу илгээн тэр бол туслагч гэж хэлж байгаа. Ариун сүнс бол туслагч. Яг еврей үг биш тэн дээр бол грек үг байгаа л да. Гэхдээ Есүс юу гэж хэлж байгаа вэ те? Түүнийг туслагч гэж хэлж байгаа яг ижилхэн утгатайгаар гэсэн. Тэгэхээр энэ ариун сүнс болон эзэнд хандаж хэлж байгаа тэр үгүүд байгаа даа. Эзэн бол миний туслагч. Зовлонгийн дунд тэр бидний бодит тусламж болдгоо. Би яах вэ? Хөлмөндөө ямар ч хүчгүй те гар минь сүлдэн унсан байна. Миний те дуу хоолойч хашгирах тэгэлгүй болж хэн надад туслах вэ? Бурхан та бол миний туслагч гэх мэтээр гарч байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ бурхан эзэр юм болвол надаас те сул дорой би захиран
Тэ захирах, тушаах эрх мэдэлтэй юм уу? Эсвэл тэр бурхан юм уу? Хин нэ тэ? Тэгэхээр яг ижилхэн үгийг хэрэгжилж ийн гэдэг Библи судал дээр тэ нэг зарчим байдаг. Тэр нь яг ижилхэн үг хэрэглэгдэл байгаа бол ижил утга санаа яах нь байгаа гэж тооцдог байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс тэгвэл илүү дээр юм уу гэдэг асуулт байна те. Би танарт хэлээ те. Тэгвэл эмэгтэй хүн илүү эрх мэдэлтэй юм уу? Би танарт дахиад хэл. Яг ижилхэн эрх мэдэлтэй. Зүгээр л эрэгтэй хүнээс дорд биш гэдгийг л ойлго те. Хин нэг нь илүү биш. Тэр эрэгтэй хүн яах чаргагүй нөхцөл байдал донд байхад эмэгтэй хүн түүний хийж чадахгүйг нь хийж, зөвлөж чадахгүй те, олж чадахгүй тэр санааг нь түүн зөвлөж, хийж чадахгүй аливаа тэр зүйлийг нь хийж өгнө. Би өөрөө хийж чадахгүй учраас надаас илүү дээр нэгнээс би тусламж авдагтаа л ижилхэн гэж ойлгох гэсэн үг. Яг л би өөрөө энэ дээр яаж чадахгүй байхгүй. Яаж чадахгүй. Ажил хөдөлмөрийн талбар дээр юм уу, бизнесийн талбар дээр туслагч маань ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй байлаа. Яадаг вэ? За манай энэ заа бас доороо ингээ те хүн ажилуулдаг хүн те. Энэ заа чиний доор байгаа хүн ажил хийж чадахгүй нөхцөл байдал тулгархад яадаг вэ? Гэхдээ ярилцаад ч хийж чадахгүй үл яах юм? Гэхдээ чи өөрөө хийж өгнө үсттэй. Тийш үү өөрөө хийн штэ. Яг л чи өөрөө хийх яг үнэндээ яг өөрөө хийх юм бол тэр хүнээс хамаагүй илүү яах нь бид нар хийх боломжтой. Яг л би хамгийн сайн мэдж байгаа байхгүй юм болгоныг. Цаг хэмнэхийн үүднээс гэдэг юм уу те ажлаа хөнгөвчлөхийн үүднээс илүү далаастай ажиллахын тулд бид нар туслагч авдаг тийм үү. Тэгэхээр туслагч чадахгүй мэдгүй үед нь яаж ийн би өөрөө шууд нөхцөл байдлыг гартаа бол бүгдийг өөртөө хийчихнэ гэсэн үг байхгүй. Харин эмэгтэй хүний хувьд биш те ирчүүдээ те эмэгтэйчүүд байхгүй бол та нөхцөл байдлыг өөрөө гартаа аваад бүх юмыг хийж чадахгүй байхгүй юу? Чадахгүй гэдгийг чинь бурхан хүртэл хэлээ те хүн ганцаараа байх нь сайн биш. Тэм учраас соко те эхнэргүүгээр би чадна гэж битгий бодороо. Эсвэл эмэгтэйчүүдээ те эр хүнгүүгээр би чадна би болно гэж битгий бодороо. Эмэгтэй хүнгүүгээр эр хүн чадахгүйтай адилхан эр хүнгүүгээр эмэгтэй хүн ч гэсэн чадахгүй. Энийг бурхан хэлсэн тийм. Харин энэ хоёр хоёулаа хамт байж илүү яаж ийн бурханы дотор тэр төгс болдог. Нэгдмэл байж иж. Библийнхаа дутууг нөхөжтэй дүүргэж. Тэгэхээр яг энэ Изер гэдэг үгийг бид нарт хэрэг зөв ойлгох юм бол эмэгтэй хүнийг дорд үзэхэ болно гэсэн үг. Эмэгтэй хүн яг л надад те миний мэдхгүй зүйлийг надад зааж чадахгүй зүйл дээр минь надад тусалж дэмжин ингэслээгээ тэр миний те гар хүлээхөө үзүүр зардаг зарц бол биш. Харин миний амьдралын те хамгийн чухал хамтрагч гэдгийг те бид нар ойлгох хэрэгтэй болно гэсэн үг. Эр хүн эмэгтэй хүн хоёр нийлж ийж бурхны тэр бүрэн гүйцэд тэр дүр төрх яах нь бий болно гэж ойлгоорой. Окей. Хэдүүлээ одоо тэгвэл Эфес ном руу очие. Эфес номын 5 дугаар бүлэг дээр бидний те баг хөрөн болгоноор л сонсдог те хэсэг байдаг те. За энэ хэсгийг хэдүүлээ хамтдаа уншъя тэхөө. Жохо урт хэсэг байгаа. Гэхдээ бүгдээрээ гоё нэг дуу хоолоогоор хамт уншъя. За бил нөө. Аха. За 1 2 3. Христэс имэн нэгэн нөгөөдөө захирагд. Эхнэрүүдээ эзэнд адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн. Чуулган Христэд захирагдгийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. Нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрал. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч толб үрчлээсгүй эсвэл аливаа ийм юмгүй харин ариун гим зэмгүй байлган өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. Энэ хэсэг үргэлжлүүлээд 33 дугаар ишлэл хүртэл ингээд цаашаа бас нэмэлт тайлбарууд явж байгаа. Гэхдээ хэдүүлээ эхлээд эндээс харъя. Тэгэхээр энэ дээр ихэнх тохиолдолд итгэгч хүмүүсттэй бий болцсон байдаг ямар нэгэн байдлаар тэд нар хин нэгнээр заалгасан уу сонссон уу
Эсвэл номлол дээр илүү эр хүний талаас нь ярьсан уу, пастор нь өөрөө эрэгтэй хүн байгаа тэгж ярьсан уу, бүү мэд те. Ямар нэгэн шалтгаанаар ихэвчлэн итгэгч нарын дунд нэг түгээмэл байдаг буруу ойлголт юу гэхээр нөхөр нь захираал ах юм байна, захираал ах юм байна гэдэг ойлголт яагаад чи ингэ тогтох гээд байдаг. Яагаад чи те. Гэхдээ тэгэд эр хүн үрхийн тэргүүн мөн л дөө. Библиэлд ч гэсэн юу гэж хэлж байгаа вэ гэхээр те нөхөр нь яаж яана? Эхнэрийнхээ тэргүүн гэж энэ дээр гэр бүлийн тэргүүн гэдгийг тодорхой хэлсэн байж тээ. Гэхдээ бид нар те энийг яагаад хэрэгжүүлэхдээ яаж байгаа вэ гэхээр те яагаад ч ингээл нөхөр нь л ерөөсөө те бүх юмыг шийдээл захираал эхнэр нь дургу байсан ч нөхөртөө дуулууртаа байгаал те ингээл нөхөр нь хүчээр ингээл бүх юмыг те ингээл удирдаал явах хэрэгтэй гэж ингэж ойлгодог. Бид нар нэг зүйлийг алгасаад байгаа байхгүй юу? Хэрвээ энийг бид нар анзаарахгүйгээр энийг бид нарт тодруулахгүйгээр цаашаага тайлбарлах юм бол буруу тайлбар, буруу хэрэгжүүлэлт гарч ирээд байгаа байхгүй юу? Бид нарыг алдаж болохгүй, анхаарлаа алдаж болохгүй хамгийн тэр чухал үг нь юу гэхээр энэ үг байгаа байхгүй юу? Энэ дээр юу гэж хэлж байна? Христэс имэн нэгэн нөгөөдөө захирагд. Энийг алгасаад явчих юм бол энэ зарчмыг энэ тэргүүн зарчмыг л алдах юм бол бусад тайлбар нь яаж цаашаага буруу болох боломжтой гэсэн. Энэ дээр юу гэж эхэлж байгаа вэ? Энэ хэсэг эхлэхдээ Христэс имэн нэгэн нөгөөдөө захирагд. Тэрнээс биш Христэс имэн эхнэр нь нөхөртөө захирагд гэж эхлэегүй байгаа үсттэй. Эхлэхдээ эхнэр нөхөр хоёуланд нь хандаж хэлж байгаа гэдгийг та энийг л алдаж болохгүй байхгүй. Алдаж болохгүй гэдэг юм чинь л энэ байхгүй юу? Эхнэр нь нөхөртөө захирагд. Мөн хоёуланд нь хэлж байгаа үг байгаа үсттэй. Хоёуланд нь хэлж байгаа. Нөхөр нь ч эхнэртээ захирагд. Гэхдээ Христэс имэж. Гэр бүл буюу институцийн хувьд тийм үү? Байгууллага дарагтаа цэрэгтэй ажилтнаа ингээ байдаг тийм үү? Удирдлагын багтаач гэдэг юм уу бүтэц байна тэрэн шиг гэр бүлийн бүтцийн хувьд нөхөр өрхийн тэргүүн мөн бүтцийн хувьд гэр бүлийн бүтцийн хувьд харин эрх мэдлийн хувьд юу гэж хэлж байна вэ гэхээр Библи нөхөр нь ч эхнэртээ захирагдах ёстой, эхнэр нь ч нөхөртөө захирагдах ёстой гэдгээр эхэлж байгаа уг нь. Яг энэ эхлэлийн цэгийг л битээ алд гэсэн үг л дээ. Эхлэлийн цэг нь буруу бол төгсгөл нь яаж юм буруу болох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо хооштой яах вэ гэхээр Библийн яг энэ үгийг бид нар тайлбарлахдаа эхнийхээ цэгийг үндсэн суур зарчим болгож бариад энэ дээр тулгуурлаж дараагийнхаа тайлбаруудыг яах нь хийнэ гэсэн үг. Окей? За тодорхой юу? Хин хиндээ захирагдах юм бэ? Нэг нь нөгөөдөө. Эхнэр нь нөхөртөө, нөхөр нь эхнэртээ. Гол мотивац гэж хэлдэг тийм үү те? Гол тэр өдөөлт нь юу вэ? Христэс имэн. Ихэнхдээ бид нар аюу романтик байдлаар хайртай бол мэдээж хайртай хайртай бол би эндээ захирагдаараа. Тэгээ заримдаа юу хайр мараач мартахгүй байдаг. За энэ дотор гэрэлсэн хосууд байгаа шүү дээ. Юу хайраа майраа байтугай бүр тийм ширүүн зөрчилтэй өдрүүд ч гэсэн яах нь тохиолддог. Яасан ч уучлах гоохгүйгээ гэдгийг тэр үед та нар юу хайр майр харин огт мартаж болохгүй тэр нэгэн байж Христ. Хэрвээ та итгэгч хүн юм бол Бурханаас имэж Христэс имэж бие биендээ захирагдана гэдгийг хэрэгжүүлэх ёстой. Заримдаа бид нар юу хайртай мантаа болдог үед байдаг амьдралд. Тийм үе байдаг гэдгийг ойлгох хүлээн зөвшөөрөөс. Энэ дээр юу гэж хэлж байна вэ гэхээр эзэнд адил ахаад л тийм ээ адил. Хэрвээ ямар үлгэр дуурайлыг бид нар авах ёстой вэ гэхээр Христэс тэр үлгэр дуурайлыг л аав гэдэг. Нөхрүүд нь ч аав, эхнэрүүд нь ч аав. Захирагдахдаа нөхөр нь ч захирахтаа Христийн үлгэр жишээгээр захир, эхнэр нь ч захирах байгаа бол Христийн үлгэр жишээгээр захир, нэг нь захирагдах байгаа бол бас Христийн үлгэр жишээгээр захирагд. Ерөөсөө энэ дээр дандаа Христээр жишээ аваад байгаа гэдгийг ойлгоорой. Арай жоохон цэгцтэй болгоод та нарт харуулъя
Христэс эмээн нэгэн нөгөөдөө захирагд. Гол тэ үндсэн зарчим нь яг энэ байгаа. За тэгээд эхнэрүүдэд хандаж хэлж байгаа мөн нөхрүүдэд хандаж энэ дээр тэ хэд хэдэн зөвлөмжүүдийг хэлж. Хамгийн эхнийх нь эхнэрүүдэд хандаж юу гэж хэлж байна вэ гэхээр эзэнд адил нөхөртөө захирагд. Эзэнд адил нөхөртөө захирагд. За манай эмэгтэйчүүд бүгд над руу хараарай. Тийм зөвхөн эхнэрүүд биш те, охтууд ч гэсэн те. Гэтэл эзний үгээр хэлээ. Эзэнд адил нөхөртөө захирагд. Амен бүр байдгүй шүү. Тэ ямар гүргэр хүмүүс те. Амен байхгүй те зүгээр. Бодож иж болно шүү л гэж агшиг байна те. Янз зүгээр бодож иж болно. Тэр чинь тэр үедээ шийднэ. Гэх гээд байна уу? Тэр өдөр би сүнслэг байвал захирагдана үгүй байвал гэх гээд байна уу? Эзэнд адил нөхөртөө захирагд. Одоо нэг асуулт гарч байгаа байхгүй юу? Та эзэнд захирагддсан юм уу? Үнэхээр үү те? Нөхөртөө захирагдах үндэс нь юу вэ? Эзэнд захирагдах. Эзэнд захирагддаггүй ихнэр нөхөртөө захирагдана гэж сток гонжинж. Яагаад гэвэл нөхөртөө захирагдах тэр үндэс суурь нь яах нь байхгүй байх гэсэн үг байхгүй юу? Эзэнд захирагдахгүй болвол тэр бурханд захирагдахгүй байгаа ихнэр яаж нөхөр захирагдана гэж бодож байна те? Тийм юм гэж байхгүй юу да? Би компанийнхаа хамгийн том босс захирагдахгүй ээжтэй салбарынхаа дарга захирагдана гэж байх уу? Байхгүй юу да? Яг л ийм байхгүй юу? Хүний амьдрал гэдэг чинь те бодиттой. Тэгэхээр тэр бурханд захирагдахгүй, эзэн захирагдахгүй байгаа ихнэр нөхөртөө захирагдана гэж ёстой уучлаарай, тийм юм гэж байхгүй. Тэгвэл ирчүүдээ те, нөхрүүдээ те. За би энэ гэрлээгүй байгаа зарим те, маа залуучууд байна те, таарт хэлээ те. Эзэн захирагддаггүй охинтой бити суугаач ээ. Чам захирагдахгүй гэдгийг ойлго. Чамд захирагдахгүй шүү дээ. Бурхан захирагдахгүй байгаа эмэгтэй яаж те чамд те захирагдах юм бэ? Бурханаас айж имэж хүндлэхгүй байгаа эмэгтэй хүн яаж те нөхрөө хүндлэх юм бэ? Ийм юм гэж байхгүй заяа. Ийм юм гэж байхгүй ойлго энэ. Хүлээн зөвшөөр. Тийм учраас заримдаа бид нар боддог те. Библиэлд юу гэж хэлээд байна вэ гэхээр тийм учраас итгэгч биш хүнтэй нэг буулганд битгий ор. Гэр бүлийн амьдрал харилцаа те. Гэр бүл гэдэг чинь бурхны ерөөл дотор эхнэр нөхөр хоёр нэг болоод те. Эзэн бурхны тэр үг тушаалын дагуу хөгжин цэцгэлж ингэж явах хэвээр үржин олширч тийм үү? Явах хэвээр бурхны тэр хүслийн дагуу гítэл төгөөлдөө итгэгч биш нөхөр юм уу эхнэртэй болчвол яах юм бэ? Тийм тохиолдлууд тийм кейсүүдийн талаар ч гэсэн бид нар удахгүй бас харна заяа. Бурхны үгэн дээр хэлсэн ба. Тэгэхээр эхнэрүүдээ эзэнд адил нөхөртөө захирагдаж байгаа. Тэгэхээр нөхөртөө илүү сайн захирагдаг те зүйт байдлаар энийг хэрэгжүүлдэг нэгэн байхын тулд эмэгтэйчүүдээ Бурхныг бүх зүрхээрээ хайрал, Бурханд дуулууртай бай, эзэн захирагд. Тэгвэл чи Бурхны хүслийн дагуу тэр сайн эхнэр байж чадна гэсэн үг. Би Бадамжуулалтаа гэрлэхээс өмнө өнөөдөр та нартай өөрийнхөө та нарын ихэнх нь сонсож байгаагүй зарим нэг түүхийг би хальт хэлье заяа. Нарийн деталь бол ярихгүй. Бадамжуулалтаа гэрлэхээс өмнө би яг 3 охинтой үерхээ салсан. За нэгтэй нь бол нэлээ удаан те үерхсэн. Хоёртоо нь за баг үерхсэнд бас тооцохгүй байж болно л доо. Ер нь дөнгөж нэг харилцаа эхлүүлж байгаа л болцсон гэсэн үг зэ. Дөнгөж эхлүүлж байгаа л болцсон. Гэтэ яг хөө тэглээгээд те хүмүүс угаасаа үерхсэн л гэж тооцдог л доо. Тий. Тэглээгээд чи 3 охиноор тоглоод дууссан муус гэдэг л нэр зүүдээ. За тэр яах вэ те. Тэгээ яасан бэ гэхээр Бадамжуулалтаа үерхэж эхлээд угаасаа найзууд байсан үерхээс өмнө мэддэг байсан. Гэтэ миний мэддэг Бадамжуул ямар Бадамжуул вэ гэхээр Бурханд үнэхээр хайртай. Бурхны үгэнд үнэхээр дуулууртай. Бурхны хийгсэн ямиг те ямар ч эргэлзээгүйгээр хийдэг
Ийм л охин байсан. Тэм учраас тэр баг залуу байхдаа те ганцаараа те илгээлтийн баг удирдаад 2-7 хоног Есүс гэнэмэн онд яваал те янз бүрийн хүнд хэцүү нөхцөл байдал донд эзнийг гэрчлээ сайн мэдээ хуваалцаад ингээл явдаг байсан. Маа лавга бас бадан оюутан багта Бадамзлын багта нэг удаа явж исэн те багийн ахлагч нь Бадамзул байсан те. Тэр ингээл залуугаасаа ерөөсөө эзэн тайртай эзний төлөө үйлчлэлтэй эзэнд үйлчлэхийн төлөө ингээл бүхнөө зориулаад те хийгээл эзэн үнэхээр дуулууртай юм байсан. Найзуудын хувьд бол тэрийг нь мэддэг байсан. Харин яг ингээд үерхсний дараа тэрийг нь бүр илүү ихтэй би гүн гүнзгий мэдэж эхэлсэн. Яг илүү их цаг өнгөрөөж эхэлж байгаа. Зөвхөн найзуудын хувьд биш те. Яг үерхэж байгаа хүмүүсийн хувьд ингээд хамт ингээд болцсон шүү дээ. Тэгээ илүү их цаг өнгөрөв. Тэгээ яг надад миний болцоо жоох хэцүү байдаг байсан юм уу зарим талаараа. Яг нэг бол та нарт хэлж байгаа шүү зөө хэцүү. Бадамзалтаа ингээд нэг те би ч ингээд бас нэг мөнгө дөнгөргөө цуглуулж байгаа л нэг аятайхан хоол моол авч өгөөл те гой болцохгүй л те. Тэгэл нэг газар ингээд ороо суухлаар Бадамзал те ингээд би ингээд янз бүрийн өөр юм ярмаар байгаа шүү дээ. Тэнгүүд Бадамзал яаж байгаа гэхээр ороол те ширээн дээр ингээд суугаад уух юм захиалан готаал те цүнхээ ухаал. Тэгэл би за надаа нэг өнөөдөр бэлэг өгөх гэж байгаа юм болоо ордойл те. Амар романтик бодолтой би чи те. Тэнгүүд Бадамзал пад гэж библийг гаргаад ирнэ. Пад гэж библийг гаргаж ирээл те. Өнгөрсөн 7 хоногт би тэдэн удаа те тийм өдөр те ингээ чимээгөө цагаа яасан чинь те чимээгөө цагаараа надад те би ийм зүйл ойлголоо би энийг хэрэгжүүлсэн чи ингэж ийн гээл те Бадамзал ингээл байнга тийм яриад байна те. Гэхдээ би чи одоо уул нэг болцоо молзоонд ирсэн үн тэр бурхан та дүр байж л та те та дүр байж л та библи төр зүр байж л та энэ чи хоёулаа гой болцыг гимээр байгаа байхгүй юу. Тэгсэн чи ингээл те Бадамзал ингээл бурхантай яаж уулзсан нөхөрлсөн залбиралд нь бурхан яаж хариулсан те ингээл ахаал нэг юм ингээл гараа явуулсан сүнх рүүгээ те ахаа за одоо энэ яг бэлэг байхаа гингуудлан залбирлын дэвтэр гаргаад ирнэ те. Тэгээд залбирлын дэвтэр гаргаж ирээл те миний төлөө яаж залбирснаа ингээл те надад хуваалцаал те хардаа бичсэн те бүр те чиний төлөө залбирсан тэгээл те найзуудынхаа төлөө те лавгагийн төлөө гэдэг ч юм уу те тухайн үед ингээл оюутны хөдөлгөөнтөр байсан найзуудынхаа төлөө тэг хин нэгнийх нь аавын ээжийн төлөө гээл те ингээл янз бүрийн тэр залбирлын сэдвүүдэд бичсэн. Тэгэл тэрийг надад харуулаад хардаа те энэ биелцэн гээл те айгүй баяр хөөртэй. Тэг яг тэр үед яасан бэ гэхэлэр би те дотроо нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон. Тэрний үгээр за надад та хамгийн том нэг л өрсөлдөгч байгаа юм байна. Тэ энэ охины хувьд те энэ охин дээр те ганц өрсөлдөгч байна тэр нь бурхан л юм байна те Есүс л юм байна. Энэ Есүс л надтай өрсөлдөх юм байна тий. Тэрнээс иштэй одоо тий өөрөөр болвол тий ер нь бол тий энэ охин яг л мөндөөл гэж бодсон би. Тэгээд гэхдээ би түүнд нь илүү татагдаж эхэлсэн. Эхэндээ тий би ингээд болзоол өөр юм хиймээр байна тий. Гэхдээ болзох тусам эзний үгийг тий яаж бурхан түүнийг удирдах байгааг тий Бадамзал яаж бурханд ингэж өөрийгөө амьдралыг те түүгээр удирдуулж байгаа юм маш тодорхой миний нүдэн дээр те залбирлын хариултууд библи судлал түүнээс ойлгосон хэрэгжүүлж байгаа зүйлээ надад хуваалцж байгаа те энэ болгоноос нь те тэгээд би пастортаа нэг удаа би энийг хуваалцахгүй юу те Бадамзал ингэдэгэ эдэр гээл те нөгөө пастортаа ингэж хуваалцаал гэсэн чинь манай пастор юу хэлсэн бэ надад шууд гэсэн те за Баатар одоос та наад ч л биш үү те наад охин ч л те ерөөсөө те одоос та чиний бүр те чи наад охинол та битээ алд гээл тэгэл би үгүй ер нь бол алдна гэж бодохгүй байгаа те ер нь бол пастраа те би бол одоо айгүй ихтгэлтэй байна гээл тэгсэн чинь пастор надад юу гэж хэлсэн бэ те сургаалт үгс номыг гаргаж ирээл те ийм муухай ааштай те ийм те их нэртэй байснаас дээврийн хүндэд ганцаараа байсан дээрши өдр гээл те тийм ишлэл гаргаж ирж харуулаал те за чи эстонер амьдралынхаа ханыг өстө зүв сонго Бурханаас имээдэг энэ эмэгтэй л хамгийн те үнцэнтэй тэр эмэгтэй. Вау. Тэр одоо яаж байгаа вэ гэхээр те гэр бүл дотор бит хоёрын дунд те олон зөрчил янз бүрийн юм гардаг. Одоо болтол илүү бурханлаг байдлаар те илүү сүнслэг байдлаар итгэгч хүний хувьд баримтлах ёстой илүү тэр зарчмуудыг үргэлж надад сануулж идэг нь Бадамзал байхгүй юу? Их хвчлэн. Тэгэхээр эзэнд адил нөхөртөө захирагдаа гэдэг дээр эмэгтэйчүүд бурхныг үнэхээр хайрл, бурхныг имээ, бурхнаас имээ. Эзэнд хэрвээ захирагддаг бол нөхөртөө захирагдах боломжтой. Нөхрүүдэд хандад юу гэж хэлсэн бэ гэхээр Христ адил эхнэрээ хайрл гэж байгаа.
Тэгэхээр бид нар захирах тухайд болохоор эрх мэдлийн тухай ярьчаад хайрын хувьд болохоор эрх мэдэл ярихгүй өнгөрөх гээд байдаг. Харин би та бүхэнд хэлье. Эмэгтэйчүүдийн хувьд нөхрийнхөө эрх мэдлийг хүлээн зөвшөөрж дуулууртаагаар түүнд захирагдах энэ арга зам нь харин эрчүүдийн хувьд захирагдах арга зам нь юу ахав? Мөн захирах арга зам нь аль аль нь хайрлах байхгүй юу? Үүргийн хувьд арай жоох ялгаатайгаар хэлж байгаа байхгүй юу? Гэхдээ аль аль нь захирагд гэдгийг яаж хэрэгжүүлэх үү гэдгийг бид нар хэлээд байгаа байхгүй юу? Христэс имэн нэг нөгөөдөө захирагд. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд ингэж хийгээрээ, эрчүүдийн хувьд ингэж хийгээрэй л гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр эрчүүд те би чамайг хайрлна. Гэхдээ эрх мэдэл нь надад байгаа. Би захирна гэдээ дайраад идэг те. Үгүй те. Чиний захирах гээд байгаа арга зам чинь хайрлах байхгүй юу? Хайрлах гэдэг арга замаар захирах гээд байна. Хайрлах гэдэг арга замаар мөн захирагдах гээд байна. Энийгээ бид нар ойлгох хэрэгтэй гэсэн. Окей? Тэгээд аль алинд нь хандаад юу гэж хэлсэн бэ гэхээр Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Одоо энэ дээр юу гэхээр гэр бүлийн институцийн хувьд тийм ээ хин яг хинбэ гэдэг дээр яаж байна. Дахин сануулж хэлж байгаа байхгүй юу? Дахин сануулж хэлж байгаа. Нөхөр гэр бүлийн хувьд өрхийн тэргүүн шүү. Эхнэрийнхээ тэргүүн шүү. Гэхдээ Христ чуулганы тэргүүн байдгийн адил. Тэгэхээр яг энийг хэрэгжүүлэхдээ бид нар үргэлж Христийг, Есүсийг бид нар бодох хэрэгтэй байна. Есүс яаж чуулганы тэргүүн байсан юм? Есүс яаж чуулганы тэргүүн юу нь болсон юм? Есүс яаж одоо чуулганыг тэргүүлж, захирж явж байгаа бэ? Энийг бид нар бодох хэрэгтэй. Тэгээд түүний адилаар нөхрүүд хийнэ гэсэн үг. Есүс яаж чуулганы тэргүүн болсон бэ? Манайхан хариулах уу? Амиа өгсөн. Тийм биз дээ. Амиа өгсөн. Есүс өөрийнхөө амиар эрдэнэт цусаараа бүр чуулганыг яаж юм те худалдаж авдагтаа зүрэлдэг штэ. Тэгэхээр өөрийнхөө амиар чуулганыг өөр юм болгож авч байгаа. Тэгэхээр түүн шиг эхнэрийнхээ төлөө бүхнээ зориул. Амиа зориул, бүхнээ зориул гэсэн үг. Тэгжиж одоо те энэ чуулган те минийх болсон. Асар их үнээр минийх болж байгаа. Тэгээ үргэлжлүүлээ чуулганыг захирахтаа бид нар өнгөрсөн 7 хоногт бид нар ярьсан шүү дээ. Бурхан бидэнд ямар сүнсийг өгсөн бэ? Айдсын сүнсийг өгөөгүй. Эрх мэдлээр далаалгаж ноёлдог тийм Бурханы хаанчлал бол тийм биш ээ. Тэгвэл нөхрүүдийн хаанчлал ч гэсэн эхнэрийнхээ дээгүүр захирах тэр эрх мэдэл нь дарангуйлал, ноёлол, эзэрхийлэл, түрэмгийлэл биш. Харин Христ чуулганыг яаж ноёлдог шиг амар тайвнаар, хайраар, баяр хөөрөөр бие хянан захирч гих мэттэй ингэж захирдаг гэдгийг бид нар ойлгоо. Уучлал, нэгүслэр тэр биднийг захирд юм аа. Тэгвэл нөхрүүд, эхнэрүүд яг тэгж захирна гэсэн. Эхнэрүүдэд хандаад одоо үргэлжлүүлээд хэлж байгаа. Христэд захирагддаг шиг бүх талаар нөхөртөө захирагд. Тэгэхээр за захирагдах юм байна. Тэгвэл ямар байдлаар, ямар талаар захирагдах юм? Жишээлбэл за одоо томоохон хэмжээний мөнгө санхүүгийн үед нөхөртөөгөө зөвлөлтөлгүй л яах вэ? За ийм юмн дээр зөвлөлтөлгүй л яах вэ? За хэвээ хүүхдийн хичээл дээр бол чамдаа юу ч зөвлөхгүй. Жишээлбэл би мэднэ гэж дайрах уу? Өнөөдөр орой хоол хийхдээ зүгээр миний хийж өгснийг л чи ид. Чамаас юу н асуухгүй Угаасаа хоол хийж байгаа нь би болвол би ямар хоол хийхээ мэдэн зүгээр миний хийж өгснийг дээрээ гэх үү? Ямар байдлаар тэгвэл захирагдах вэ? Амьдралын яг бодит харилцаан дээр бүх талаар гэж бүх талаар нөхөртөө захирагд. Зөвлөлд, ярилт, санаа бодлын асуу, тийм ээ? Захирагд. Бүх талаар санхүү мөнгөний үед, өөр олон юмны үед, цаг завын хувьд ажил хийх юм уу, хийхгүй юм уу? Мөнгө санхүү юунд зарцуулахгүй юм бүх талаар гэж. Энэ дээр ямар нэгэн за тийм юмн дээр захирагдахгүй байж болно гэдэг зөвшөөрөл өгөөгүй байгаа. Бүх талаар гэж. Нөхрүүдэд хандаад юу гэж хэлж байна вэ гэхээр Христ адил эхнэрийн сайн сайхны төлөө бай. Тэгэхээр нөгөө сайн сайхныг нь юу гэж энэ дээр тодорхой хэлсэн бэ гэхээр Христ чуулганыг усан дугаагаад ямар ч өвчлөөсгүй, толбгүй, ямар нэгэн тэр сул муу юмгүйгээр өөрчлөөд
Тэгээд өөрийнхөө өмнө алдартай чуулган болгоно гэж байгаа шүү дээ. Яг түүн шиг нөхрүүд эхнэрийнхээ хамаг сайнны төлөө хий. Эхнэрүүдийнхээ хамаг сайнны төлөө амьдр. Эхнэрүүдийнхээ хамаг сайнны төлөө тэр шийдвэрүүдийг гарга. Яг л Христ чуулганы төлөө бүгдийг хийсэн шиг нөхрүүд эхнэрүүдийнхээ төлөө бүгдийг хий. Эхнэртэй нийцүүл. Есүс яг тэр онцгой шийдвэр гаргах мөчтөө загалмайн өмнө ирээд залбирсан залбирлыг та санаарай. Юу гэж залбирсан бэ? Аава, уг нь би болдгсон бол би энэ аягийг хүртмээргүй байна. Уг нь минийхаар болдог бол яах нь вэ? Би ингэмээргүй байна. Гэхдээ минийх биш харин таны хүсэл биелэг. Чуулганы төлөө Христ золиос зориулт гаргах шийдлийг гаргаж байгаа. Түүн шиг нөхрүүдээ хувийн ашиг сонирхол, өөрийнхөө хобби, өөрийнхөө амралт зугаа цэнгэлийн төлөө эхнэрүүдээ битгий золиосол. Өнөөдөр би та нарт энэ үгийг эзэн дотор би найрсгаар биш харин би нухацтайгаар би хэлж байна. Ирчүүдээ, нөхрүүдээ өөрийнхөө хобби, ашиг сонирхол, зугаа цэнгэлийн төлөө эхнэрүүдээ битгий гаргуун гарга. Христ хизээч тэгээгүй гэдгийг ойлгоорой. Би цуглааныхаа олон залуучуудтай, хосуудтай бас ингээд хуваалцаад ярьдаг. Манай цуглааны биш олон хүмүүс бас надтай юм уу бадамзуултаа бит хоёртой бас ингээд амьдрал хосынхаа харилцааг хуваалцаад ярьдаг. Энэ дотор байгаа түгээмэл нэг зүйл байна. Түгээмэл нэг зүйл байна. Тэр нь юу гэж эхнэр нөхөр хоорондоо барьцдаг. Ийм асуудал байд юм байна. Бүр. Би өнөөдөр найзуудтайгаа гарсан бол маргааш заавал нөгөөтг нь гарах ёстой юм гинэ. Юу яриад байгаа юм бэ? Би өнөөдөр 3 хоног хүүхдүүдээ орхиод явсан бол дараа нь нөхөр нь хүрээд ирэхээр одоо би гарч явна. Эсвэл яг үүн шигтэй өнөөдөр би хоол хийсэн бол маргааш чи заавал хоол хий. Эсвэл өнөөдөр би ингэсэн бол чи заавал ингээрэй. Энийг барьцдаг. Айгүй арчилсан гэр бүл зүгээр л айгүй арчилсан хариутай бол бариутай. Тэгээ энийг юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид хоёр гэр бүлийн үүрэг хариуцлага эрх мэдэл бүгдийг тэгш бид хоёр хуваалцдаг. Уучлаарай та бурхны үгийг ямар буруу хэрэгжүүлж байгаагаа болгоомжтой байгаарай. Би дахиад хэлээ нөхрүүдэд. Өөрийнхөө ашиг сонирхол, хобби, зугаа цэнгэлийн төлөө эхнэрүүдээ битгий гаргуунд гарга. Битгий гаргуунд гарга. Харин эхнэрийнхээ сайн сайхны төлөө зориул. Чи нэг удаа сакс тоглоогүй гэд яахчгүй заяа. Зүгээр танаа тэр найзууд яахчгүй. Харин нэг удаа сакс тоглоо явж байгаа хооронд эхнэр чинь гэмтэж бэртэж гэр оронд чинь ноцтой зүйл тохиолдоход чи тэрийг нь мэдээчгүй хөдөө явж иж болох юм. Тийм учраас олон хоногоор эхнэрээ орхиж гэр бүлээ орхиж битгий уцаач авахгүй ингэж дэмэйтэн. Тийм юм гэж байж болохгүй. Яаж байгаа юм? Би амармаар байна шүү дээ. Би зугаалмаар байна. Би загсанд явмаар байна. Би ууланд явмаар байна. Тийм утгагүй юм гэж байж болохгүй. Би нэг залууд хэлсэн Есүсээс л үр дүрээр л аваад тэгсэн чи тэр залуу надаа юу гэж хэлсэн гэж. Есүс ч гэсэн тэгэл явмаар байгаа үедээ ганцаар явдаг л байсан шүү дээ. Тэг бүр ганцаараа явдаг байсан бол Есүс шиг шүнжэнгөө залбирчаад ирүүл ганцаараа яваараа. Ганцаараа явмаар бол Есүс шиг мацаг бариад Бурхан эцгийн хүслийг таньж мэдээд буцаж хурж ирээд тэрийгэ гэр бүл эхнэр үр хүүхдэрээ хэрэгжүүлэх гэж байгаа бол ганцаараа яваараа. Жишээ татах. Зөв жишээгээ татаараа. Есүс гав ганцаархнаа зүгээр л загас барих гэж явдаг байгаагүй. Есүс гав ганцаархнаа зүгээр л зугаалах гэж явж байгаагүй гэдгийг ойлгоорой. Эхнэрүүдээ битгий орх. Хайрл.
эхнэрүүдээ нөхөртөө бүх талаар захирагд, хүндэл. Цаашаага үүнтэй төстөө Библийн өөр нэг хоёр хэсгээс хэдүүлээ харъя. Нэг нь нөгөөдөө захирагдахдаа яах ёстой вэ? Эхнэрүүд захирагдахдаа нөхрүүд хайрлахдаа Колосой 3 дугаар бүлгийн 18-аас 19 дээр ингэж хэлж байна. Эзэнд нийцүүлж гэж байгаа эмэгтэйчүүдэд хандаж хэлэхтэй. Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагд. Харин өнөөдөр яаж байгаа вэ гэхээр маш олон байдлаар эхнэрүүдийн дундтай зарим талаар тийм ээ юу гэж харж байгаа вэ? Зөвхөн нөхөртөө бүх юмыг нийцүүлдэг эхнэрүүд байна. Тэр нь зарим талаараа бүр буруу юмн дээр хүртэлтэй нөхөртөө нийцүүлдэг. Яагаад гэвэл те би нөхөртөө дуулууртай захирагдах ёстой. Нөхөр нь гин буруу хийж яхад тэрэн дээр дугуй өнгөрдөг эмэгтэйчүүд байна. Нөхөр нь те гэр бүл үр хүүхэд нь мөнгө санхүүгийн хэрэгцээ байхад нөхөр нь өөртөө те өөрийнхөө тэр ашиг сонирхол те зугаа цэнгэлийнхаа төлөө асар их мөнгө үрж яхад тэрэн дээр нь зөвшөөрж байгаа эмэгтэйчүүд байна. Өөрөө өвчтөө хүүхдээ шүнжэнгөө хараад нойргүй 3 хонсон ирнэ те нөхрийгөө зүгээр 3 хоног зүгээр л зугаалахыг нь зөвшөөрж байгаа эмэгтэйчүүд байна. Яаж байгаа? Нөхөртөө таацуулах гэдэг шүү дээ. Нөхрөө аятайхан байлгах гэдэг шүү дээ. Муудалцахгүй хэрэлдэхгүй баймаар байна шүү дээ. Шалтгаанууд нь би танарт хэлье. Нөхөрт биш, эзэнд нийцүүл. Нөхөрт биш, эзэнд нийцүүл. Хэрвээ ингэхэд нөхөр чинь үүнийг тэ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол уучлаарай тий. Нөхрийнхөө төлөө та илүү залбир, нөхрөө бурхантай ойртуулахын тулд илүү хичээл зүтгэл гарга одоо өөр сонголт байхгүй. Сална гэж байхгүй. Тэгэхээр би танарт юу хэлэх гээд байна вэ гэхээр эзэнд нийцүүл. Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдана. Эзэнд нийцгүй юмн дээр одоо яах вэ? Захирагдах те зүгээр харанхуугаар те нөхөртөө дуулууртаа муулууртаа гэдэг юм ярихаа бол эзэнд нийцж гинүү үгүй юу гэдгийг шалга. Нөхөр чинь 3 хоног зугаалгаар явах гэж байгаа үед эзэнд нийцж гинүү. Хэрвээ эзэнд нийцж байгаа бол явуул. Эзэнд нийцэхгүй байгаа бол үгүй гэж хэл. Үгүй. Чамааг явсаа угаар те би ингэдэг өөр хүүхэд ингэж зовдөг гэдгийг хэл. Энэ дээр чинь би чамтай те санал нийлэхгүй гэдгийг хэл гэсэн үг эхнэрүүдээ, эмэгтэйчүүд, охтуудаа. Ойлгож байна уу? Эзэнд нийцэхгүй байгаа юмн дээр битгий юм болгон дээр те би тэ нөхөртөө дуулууртаа гээд те тэгнэ гэсэн үг биш. Эзэнд нийцж гинүү үгүй юу гэдгийг асуу. Мөнгө санхүүгийн шийдвэр тэ аялал зугаалга амралт эсвэл өөр юу байдیں те олон юмн дээр те эзэнд нийцж гинүү үгүй юу гэдгийг асуу. Эзэнд нийцж ивэл давай миний хувьд зөвшөөрж болох юм, дэмжиж болох юм. Эзэнд нийцэхгүй байгаа бол эхнэрийн хувьд нөхрийг тэ accountable гэдэг тийм үү хариуцлагатай байлгах үүрэг эхнэрүүдэд байгаа гэдгийг таас ойлго. Нэгэн мунхаг нөхөр байдаг, Библиэлд гардаг Набал гэдэг нөхөр. Давид ирж байгааг сонсоод Набал цээжэд илдээ тэ. За өстой энэ муу Давидыг тэ стаалаад тэгээд яаж яана. Тэ тэр хааны тааллыг өөртөө олно. Өстой Давидыг та доромжлоо те очиод өстой будаа болгоно. Давид яг ядарсан явж байдаг л да тэр үед. Гэтэл эхнэр нь те үгүй гэж те өмнөөс нь очиод яаж юм те хоол унд бэлдээ те өмнөөс нь очиод тэр Давидэд сайнаар хандаад тэгээд түүний гэр бүл бүхэлдээ аврагдж байгаа түүхийг та нарт Библиэс харна. Эхнэрүүдээ нөхрүүд заримдаа бузар муу мунхаг шийдвэр гаргадаг. Тэднэд чинь хүн штэ дандаа ариун сүнсээр өдөрдүүлж байгаа биш заримдаа ашиг сонирхолтой хувийн те зугаа цэнгэлээр өдөрдүүлэх ирчүүдэд зөндөө түүнийг нь бүү зөвшөөрөө гэсэн үг. Энэ хариуцлага нь эхнэрүүдэд байдаг шүү. Нөхрүүд хайрлахдаа гол санаа хатуурхалгүй гэж хэлж байгаа. Эхнэрүүд нөхрүүдээ та нар эхнэрүүдээ хайрл
тэдэнд бүү хатуугаар ханд гэж байгаа тушаална. Хайрлаж байгаа арга зам нь бити хатуугаар ханд. Бити хатуугаар ханд. Ирчүүд эмэгтэйчүүдэд олон байдлаар хатуу ханддаг. Хатуу хандж байгаа гэдгийг хараалын үг, уур хэлэн, эсвэл бие махбодын сэтгэл зүй те үгийн хүчирхийллээр л зөвхөн хэмжихгүй. Хатуу хандж байгаа олон жишээ байна. Хатуу хандж байгаа олон жишээ нь те ихтер нь гоё хоол хийгээд өгөхөд амттай байна, баярлалаа гэж хэлэхгүй байгаа нь хатуу хандж байгаагийн нэг хэлбэр мөн. Тийм үгийг сонсоод ихнэр тэ ямар их сэтгэл гаргаж хоол хийчээд тэ нөхөр нь хоолыг нэдээд амттай байна, баярлалаа гэж хэлэхгүй бол ихнэрт ямар хатуу байна гэж бодож байна. Эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрж гинөө. Эсвэл тоохгүй юу? За би тэгэл хоолоо хийгээл нөхөр ажиллаа хийгээл тэгэл гэж бодоод байна уу? Уучлаарай тийм биш ээ. Цаг гарахгүй бол дэндүү хатуу хандж байгаагийн хэлбэр мөн. Эхнэртэйгээ болзоонд явахгүй байгаа бол маш хатуу хандж байна гэсэн үг. Эхнэрт чинь тийм цаг хэрэгтэй шүү дээ. Найзуудтайгаа гар. Би чамд сайхан хандлаа. Уучлаарай. Тэрнээс чи илүү сайхан юм нь нөхөр нь эхнэртэйгээ хамт гарах байхгүй. Болзоонд яв. Эхнэртэй цаг гарахгүй байх гэдэг нь хатуу хандж гин гэсэн үг те. Уран магтаалын үг хэлэхгүй байх гэдэг нь хатуу хандж гин гэсэн үг. Зөвхөн нэгтэй муу муухай хүчирхийлэл үйлдэлцнийг л хатуу хандж гин гэж бодож болохгүй. Юу ч хийхгүй байгаа чинь хүртэл хатуу хандж гин гэсэн үг. Тусал ажилтны тусал, гэр орны ажил, үр хүүхдийн ажилтны тусал те дэмж заримдаа үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө карьер, өөрийнхөө те боловсрал карьер олон зүйлийг золиослоод гэртээ бүтэн хүүхдүүдээ хараад асарж байгаа тэр эхнэрүүдэд нөхрүүд бүр илүү хатуу хандж байгаа тохиолдлууд анзаарагддаг. Тэгэл би л дээ энэ гэр бүлийг хангаж гин те цалин мөнгө олж гин би л ажил хийж гин гэж байгаа юм шиг те өдөржингөө ажиллаж ирээд орой орж ирээд телевизээр асаах эсвэл те чөлөө цаг гарахаар л те одоо би амарлаа зугааллаа. Ямар хатуу хандж гин гэсэн үг вэ те. Гэтэл эхнэр те өөрөө нэг өдөр хүүхд хараад үзээч те өөрөө нэг өдөр те няра бэбитэй шүн те нойргоо хоноод үзээч. Тэгжиж ойлгоно. Чи ямар хатуу хандаад байгаагаа тэгжиж л ойлгоно гэсэн. Тэгэхээр нөхрүүдээ бити хатуурах. Бити хатуурах. Хайрл. Эмэгтэй хүмүүс чинь маш эмзэг. Гомдсон ч гомдлоо хилдлэлгүйгээр те дотроо гомдож байгаа нь бүр аимшигтай гэдгийг ойлго. Хилж байгаа бол тэд нар чинь гайгүй гомдсон байна зэ. Хэлэхгүй байгаа бол дуус манай хүүхдийн хэлбэр. Дуус гэсэн үг те. 1-р Петр 3 дээр эмэгтэйчүүд нөхөртөө захирагдахдаа бие зөв авч явах байдлаар захирагдаж хэлж байгаа. Яг одоо энэ хэсэг дээр үл итгэгч нөхөртөө эмэгтэйгийн тухай ярьж эхэлж байгаа. Итгэгч болон үл итгэгч аль тохиолдолд те алинд нь ч энэ зарчмууд ижилхэн үйлчлэнэ. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлж байна вэ гэхээр бие зөв авч явах байдлаар захирагд. За би одоо ямар эмэгтэйчүүдэд те яаж бие зөв авч явах тухай хичээл заалтаа нь биш. Та нар ойлгож байгаа те энд юу гэсэн утгатай гэдгийг та нар ойлгож байгаа. Бие зөв авч яв. Олон нийтийн дунд, бусдын дунд те нөхөртөөгөө харилцаа те бие зөв авч яв. Хэлэх үг, хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа тэр те ёс суртахуун, харуулж байгаа тэр зан ааш авиртай яах нь хянамгаа бай. Бие зөв авч яв. Тэгээд журамтай бай. Журамтай бай гэдэгтээ зөвхөн гэр бүлийн гадуур харилцааны хүрээнд л хэлж байгаа үг биш шүү заяа. Эмх журамтай бай. Журамтай эмхтэй Библиэлд те бурхан бол эмх цэгцтэй журамтай бурхан гэдгийг хэлдэг штэ. Эмхтэйчүүдийг те бас яг ийм байгаасаа гэж хэлж байгаа. Тэгээд эмээн хүнддэг гэж байгаа. Нөхрөөсөө те түүнийг эмээн хүнддэг. Бурханаас айж имэж түүнийг хүндэлдэг шигээл яг те тийм зүр сэтгэлээр нөхрөөтэй эмээн хүнддэг. Тэгээд дөлгөөн ба даруу бай. Тэгээд энэ дээр бүр юу гэж хэлсэн бэ гэхээр тэгээд дөлгөөн даруу бай гэдэг дээр тэ бронцгоолж юу гэж хэлж байгаа гэхээр
та нар те ямар нэгэн сүлжсэн үс те эсвэл тэр алт гоёл зүйл дээр өөрсдийгөө гойж чимхээ болоо. Тэрнийхээ оронд харин дотоод хүнээ дүлгөөн даруй байдлын тэр сүнсээр гоё гэж хэлж байгаа. Гаднах байдалтай эмэгтэйчүүд маш их ач холбогдол өгдөг те. Ер нь ингээл 100 болонгууд эхнэрүүд л нүүрэнд нь нэг те нарны тосноос дүрхэхгүй бол ер нь ихэнх ирчүүдтэй өөрсдөө сайн дураараа дүрхтдэггүй шүү дээ. Гэтэл манай эмэгтэйчүүд хэдэн давхар юм дүрхэж байгаа байлаа те. Гаднах байдалтай бид нар те арьсандаа бид нар ямар их ач холбогдол өгдөг вүлээ те. Яг түүн шиг дотоод зүрх сэтгэлдээ сүнсэндээ ач холбогдол өгөөч гэдэг байгаа эмэгтэйчүүдээ. Бие зүв авч яв, журамтай бай, хүндлэл, имээлт гэдэг зүйлийг өөртөө байлга, дүлгөөн, даруй бай. Юм болгон дээр нөхрийнхөө урдаас ингээл хашгиччихэдэг тийм эмэгтэйчүүдийг та нар харддаг уу? Би ер нь жоохон холын хамаатнууд дундаа очихороо би бүр шокнд ордог. Холын хамаатнууд дундаа очихороо тийм. Тэнд ерөөсөө тэр ихнэр бол тийм. Хүү өстө нэрээ алж гинэ бүр тийм. Өстө баруун солгоогүй хашгичаал тийм. Нөхөр мөхрийгөө зүгээр янз бүрээр хилээл тийм. Йоо. Яг миний эргэн тойронтой өдөр болгон ч юм уу тийм хүмүүс байдаггүй нэ. Ямар гоё вэ тийм. Тэр хүмүүсийг хараад надад маш тэ хүндхэцүү санагдав. Яана тий. Эхнэр нөхрийн харилцаа гэж бүр ингээд авах юм байхгүй. Тэр дүлгөөн даруй байгаараа эмэгтэйчүүдээ эзэнд нийцүүлээрэ. Нөхрүүд хайрлахтаа ямар байдлаар хайрл гэж хэлсэн бэ гэхээр эмзэг сав мэт үзээ гэж. Эмзэг сав мэт үз. Эхнэр чинь эмэгтэй хүн тул гэж энэ дээр хэлж байгаа байхгүй яг энэ ишлэл дээр 1-р Петр дээр. Эхнэр чинь эмэгтэй хүн тул жижигэ төрөө. Эхнэр чинь эмэгтэй хүн шүү. Эр хүн биш. Зарц туслагч биш. Эмэгтэй хүн гэдгийг те Библи бүр тэгж хэлж штэ бүр онцгойлно те. Эмэгтэй хүн штэ наач те. Бурхан хүртэл тэгж хэлж байгаа байхгүй те. Эмэгтэй хүн штэ эхнэр чинь эмэгтэй хүн штэ. Эмэгтэй хүн учраас эмзэг шүү гэж хэлж байгаа байхгүй. Эмзэг чи яах вэ те? 1 2 те тоомжиргүй үгэнд хайхрамжгүй харилцаанд нэг юм бодохгүй өнгөрч болох юм те. Эхнэр чинь тийм биш. Эмзэг гомдон те шархлан те хэцүү байдалд орно гэдгийг ойлго гэж байгаа. Тэгээ ойлго гэж байгаа байхгүй ойлго. Тэгэхээр би та нарт нэг зүйлийг хэлээ те. Бурхан биш те. Бурхан битээрийн харилцаанд ойлголцоход их гоёо. Би заавал амаараа үг хэлэх хэрэггүй. Угаасаа Библиэлд ч гэсэн юу гэж хэлдэг вэ те? Бурхан та нарын те зүрхний гүндгтэр бодол санаа бүгдийг чи яах нь вэ? Угаасаа мэдж байгаа. Тийм учраас заримдаа залбирах шаардлагагүйгээр Бурхан бүх юмыг яах нь вэ? Угаасаа мэдж байгаа та нар санаа тавьж байгаа гэж үг байдаг. Гэхдээ залбирах хэрэгтэй. Эхнэр нөхрийн харилцаанд. Яг хоо одоо Бадуун Сүлбтээр ингээд 24 жил гэрэлсний дараа ер нь их олон юмн дээр ярих хэрэггүйгээр ингээ ойлголцдог болоод байгаа бит хоёр. Тэгээ ер нь олон юмн дээр жишээлбэл би яг ингээл гадаа нар мар бороо мороо харж байгаа л за манай эхнэр өнөөдөр яг нэг ийм хоол идэндээ гэж бодоол гадуур гарахаар болох юм бол би Бадуун Зүлд нэг ресторан санал болгоход яах нь вэ? Тэнд очиж ийм хоол идэх гэхэд бараг л онны шүү заяа. Ер нь бараг зөрөхгүй Бадуун Зүлд тгий яг л нэг тийм л хоол надад хэрэгтэй байлаа гэдэг ч юм уу Яг л тэгээд эсвэл чи ийм хувц өнөөдөр чи ийм хувц өмсгүү гэл тэгэхэд чи яаж мэдсэн ингээл гих мэдчлэн би биенийхээ санаа бодлыг яаж юм ер нь ярихгүйгээр ингээд мэдэрдэг болж байгаа. Удахын ирээр тэгин зай. Олон жил амьдрахын ирээр та нар улам тийм болно. Эхнэр нөхрөөд. Ер нь ийм юм дээр манай эхнэр нэг ингэндээ гээл тийм хантаа болж шít. А гэхдээ биднэрт ярьж хэлэхгүй ярилцаж хэлэлцэхгүйгээр бид нар ойлголцсон гэж байхгүй. Бадуун Зүл надад ямар хоолн дуртай дургуугаа хэлээгүй бол хизээч би өөрөө ингээл анзаарсаар байгаа л ажилласаар байгаа л юм болцсон юм биш л дээ Яг түүн шиг хэлэх хэрэгтэй, ярих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ирчүүдээ Библи биднэрт юу гэж хэлж байна вэ? Тушааж байна вэ гэхээр эхнэртэйгээ ойлголцсон.
Ойлгохын тулд яах ёстой? Яар, хүн хэлээрээ. Тийм биз дээ. Хүн хэлээрээ ойлголцдог. Тийм учраас их нартийгээ яар. Би саяхан нэг залуу хостой уулзж исэн чинь тэр залуу хос тэгээ хоорондоо байгаа зөрчлөл энэ асуудлуудаа ярьж байна. Тэгээ зөндөө л ярьлаа. Тэгээ зөндөө ярьлаа, өөллөө. Миний нэг дүгнэлтсэн тэр бүх ярьсан яриан дотроос нь энэ хоёр хоорондоо юу ч ярьдгүй юм байна гэдэг л дүгнэлтэнд төрсэн би. Хоорондоо юу ч ярихгүй байгаа учраас энэ бүх зөрчил, энэ бүх маргаан, энэ бүх үйл ойлголцол уг нь ярьчих юм бол зүгээр шийдэгчих гээд байгаа байхгүй юу? Зөв би хөндлөнгөөс харж байгаа бүх нөхцөл байдлыг би мэдэхгүй л дээ. Гэхдээ миний гаргасан дүгнэлт бол тийм л байсан. Та хоёр зүгээр яриач. Чи наад бодол санаа энэ юмнуудаа нөхөртөө хэлээч. Тэгээ нөхөрт нь бас хэлсэн Чи энэ бодоод идэг энэ олон юмнуудаа чи зүгээр их нэртэй хэлээч. Үгүй хэлчих юм бол ингэчих байх, тэгчих байх. Үгүй хэлэхгүй байгаа учраас харин ингэ тэгээд байгаа аахгүй юу? Хэлээд ярих юм бол ойлголцсон. Тэгэхээр нөхрүүд тандаж хэлж дээ. Энэ дээр нэг зүйлийг хэлээд байгаа. Эмэгтэйчүүд тандаж яг юу хэлээд байгааг та нар анзаараарай заяа. Илүү хүндэтгэлтэй байх, дүлгөөн даруй байх. Яг гэвэл эмэгтэйчүүд төвчээр алдаа шууд хашгирах, уйлах эсвэл шууд дууга хураагаад гомдох гэдэг юм ингээ янз бүрийн байдлаар өөрийгөө илэрхийлдэг. Ирчүүд болохоор ярилцдаггүй байхгүй юу та. Ирчүүд болохоор ярилцдаггүй учраас бурхан онцгойлон биднэрт хэлээд штэ. Ойлголц. Ярилц, их нэртэйгээ ярилц. Би найзуудтайгаа яваад нэг сайхан хамаг дотроо уудалтай. Их нэртэйгээ ерөөс ярьж чаддаг. Юу гэсэн үг юм? Тэ ярилцсан сурахгүй мүү сурахгүй бол яаж насан туршдаа ингэж явах юм? Зүр сэтгэлийн тэр гүн гүндх асуудлаа бурханд болохоор хэлдэг. Найзуудтай болохоор хэлдэг. Их нэртэй харин хэлдэггүй. Ийм шудраг биш байж болохгүй. Чиний дотор нөхрүүдээ ирчүүдээ чиний дотор юу болоод байгааг ихнэр чинь мдээгүй байхад сард нэг удаа хамт зугаалдаг найзууд нь болохоор мэдчихэдэг тийм шудраг биш юм гэж байж болохгүй заа. Тэд нар чинь чиний асуудлыг шийдэхэд чамд туслахгүй. Харин чиний асуудлыг шийдэхэд чамд туслах хүн чинь хажуучин байгаа ихнэр чинь. Ярилц, ойлголц. Тэгээд хүнддэг аль алинд нь хэлж байгаа. Эмэгтэйчүүдээ эмээн хүнддгээрээ, ирчүүдээ хайрлаж хүнддгээрээ. Эхнэр нөхрийн харилцан үүргийн талаар 1-р Коринт дээр нөхөр нь эхнэртэй, эхнэр нь мөн нөхөртөө үүргээ биелүүлэг. Аль алинд нь хандаж хэлж байгаа. Захирагдах тал дээр аль алинд нь, үүргийн тал дээр ч гэсэн аль алин дээр. Тэгээ энэ дээр юу гэж хэлж байна вэ гэхээр үргэлжлүүлээд харах юм бол эхнэрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин нөхөрт нь байна. Үүнчлэн гэдэг үг чухал. Яг л ижлэхэн гэсэн үг байхгүй юу? Яг л ижлэхэн нөхрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин эхнэрт нь байна. За одоо би танараас нэг асууя. Нэг юм асууя. За одоо та нараар биш энд байгаа хүмүүсээр жишээ татъя гэдэг байхгүй. За очроо. Чиний биеийг мэдэх эрх мэдэл хинд байгаа юу? Яг амаараа хэлэхгүй байгаа доогоороо ингэж үнгээд тийм жоохон дургу баг шиг байна энэ зөө Тэр энэ үгийг Библи биднэрт хэлж байна Бурхны үг хэлж байна. Чиний биеийг эрх мэдэл өөрт чинь бус харин нөхөрт чинь байна. Нөхрийн биеийг эрх мэдэл бас өөрт нь бус эхнэрт нь байна. Тийм учраас нөхрүүд эсвэл эхнэрүүд аль аль нь дураараа би ингэлээ. Би 3 хоног явлаа, би 7 хоног явлаа. Уучлаарай тийм байхгүй шүү. Энэ чиний бие одоо чинийх биш. Чи дураараа айшилж болохгүй. Чинийх биш учраас чи дураараа өөрийнхөө махан биеийг тэр бузар муу хүсэл тачаалтаа тэр хүслүүдээрээ чи одоо хангаад байж яваад байж болохгүй. Яагаад гэвэл энэ чиний бие биш. Чи одоо өөрийнхөө амьдрын гэсэн ойлголт байхгүй. Хурмээ гэрэлсэн л болвол та нар яах нь вэ? Гэрэлсэн л болвол одоо эхнэр нөхөр болсон л болвол
Би одоо өөрөө мэдье гэдэг юм яах нь вэ? Байхгүй. Ойлгооч. Бид хоёр хоёулаа. Энийг бид нэр ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ дээр 5-аас нь юу гэж үргэлжлүүлж хэлж байгаа вэ гэхээр өөрсдөө залбирал зориулахаар тохиролцсон цагаас бусад үед. Одоо яг энэ аахгүй. Залбирал зориулахаар тохиролцсон бусад цагаас өөр үед. Нэгнээсээ бүх холд. Дараа нь дахин хамт бай. Залбирахаар, мацаг барихаар л биш болвол бити бие бинийгээ санаатаагаар орхих. Санаатаагаар би нэг хэд хоног тайвширчаад ирээмээрээ. Уучлаарай тийм гэж байдгүй маа. Хамт байж асуудлыг шийдэх ёстой. Эхнэр нөхөр хоёрын хин нэг нь ганцаараа явчаад асуудлыг шийдчихэд ирдэг тийм үлгэр гэж байхгүй шүү заяа. Гэр бүл хосын харилцааны бүх асуудал хамтдаа шийдэгддэг. Тэрнээс хин нэг нь шийдчихэд за одоо би шийдсэн шүү. Ахиж тэр талаар ярихгүй шүү ч гэдэг юм уу тийм байхгүй. Окей. Та нарыг бие барьж твчгүйг чинь твчгүйгээр чинь сатан бүү урууддаг. Хамт байх хэвээр хоёр бие биенээсээ зориуд санаатай хол байх үед сатан яах нь янз бүрийн байдлаар уруудтана. Бузар муу хүсэл тачаал уруу татлага олон зүйлээр. Нэг нөхөр эхнэртэй тэгж хэлсэн байсан. Байнга явдаг. Эхнэр нь энэ дээр дургуутслаа илэрхийлсэн. Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр чи надад итгэдэггүй юм уу гэсэн ба. Come on guys. Чамайг мэдээж өөр хүнтэй завхаараад гэр бүлийн гадуур харилцаа үүсгэж явцсан гэж би бодохгүй байна эхнэрийн хувьд. Гэхдээ чиний араас ямар их санаа зовдөг гэдгийг чи ойлгооч. Чамайг хэл сураггүй сүлжээч байхгүй тэр газар очиод 2-3 хоноход эхнэр чинь эмчээ бүтэн нойргүй хонж чамайг амьд ирэх юм уу? Ямар нэгэнтэй осол гэмтэл чамд тохиолдсон юм уу? Эсвэл ар гэрт чинь үр хүүхэд ямар нэгэн асуудал гарахад чи холбооч барих боломжгүй. Сүлжээч байхгүй тэр газар руу яваад өөрийнхөө зугаа цэнгэлийн төлөө 3 хоног алга болчдөг. Сатан сорих болно. Чамааг сорих болно. Эхнэрий чинь бодохгүй янз бүрийн хийсвэртэй тэр муу муухай бодол санаа зовнилтэй ийм юмар эхнэрий чинь олзлох болно. Чамааг өөрөө ч олзлох болно, эхнэрий ч олзлох болно. Тийм учраас эхнэр нөхрүүдээ хамт бай. Бие биенээсээ бурхны тэр зорилгын төлөө биш бол илгээлт биш бол тийм үү? Онцгой тэр залбирал бурхнаас мэрэгэн ухаан хайж байгаа тэр онцгой тэр залбирал мацаг барилт биш л болвол эсвэл мэдээж ажил хөдөлмөрийн хувьд томилолтоор явдаг тийм үү? Ийм цагууд биш бол бусад үед аль болохоор хамт байхыг яах нь хичээ ирмэлц. Би ажил дээр ядарсан одоо надад битээ саад бол ийм юм гэж байхгүй. Харин ч эхнэртэйгээ хамт байсан тэр цаг мөчтөө ирчүүд илүү их цэнэглэгддэг. Нөхөртөөгөө хамт байх тэр цаг мөчтөө эхнэрүүд илүү их цэнэглэгддэг штэ. Энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр аль нь гэж байгаа юм эхнэр нөхөр нь эхнэртэй, эхнэр мөн нөхөртөө. Тэгээ юу гэж хэлж байгаа вэ гэхээр өөрсдийгөө нэг нэгнээсээ та нарыг дандаа хамтд нь яриад байгаа шүү. Дандаа хамтд нь. Тэрнээс биш нөхрүүдийг л зөвхөн ингээл эсвэл эхнэрүүдийг л зөвхөн уруудтал сатан зөвхөн нөхрүүдийг сориод байгаа юм биш. Аль нэг нь та нарыг өөрсдийгөө нэг нэгнээсээ та нарыг эхнэр нөхөр хоёр үргэлж хамт гэдгийг энэ дээр санаа гэсэн. Хосын харилцааны гол зарчим хэдүүлээ сургаалаа дүгнэж байна, дуусгах гэж байна. Гол зарчим нь юу вэ гэхээр эзнээс эмээ нэг нэгэндээ захирагдах, эзнийг хайрладаг шиг нэг нэгнээ хайрл. Бидний бурхан үнэхээр агуу эзэн. Тийм учраас бид нарт юу гэж хэлж байна вэ гэхээр бүх зүрхээрээ эзэн бурхнаа хайрл гэж. Бүх зүрхээрээ. Энэ хамгийн агуу тушаал. Яагаад гэвэл энэ тушаалыг л биелүүлж чадах юм бол бид нар эхнэрээ зохих ёсоор нь бид нар хайрлж захирч чадна.
Эхнэрөө ч гэсэн зохихсоор нөхрөө хүндэлж тэд нар захирагдаж чадна гэсэн. Тэм учраас эзнээс имэн эзнийг хайрладаг шигэ бид нар бие биендээ хандах ёстой. Хоёр тааруухан болоод маш үлгэр жишээ авмаар те хоёр хосыг жишээ хэдүүлээ хараад өнөөдрийн номлолыг дуусгая. Эхнийх нь тааруухан хосын жишээ. Үүс номын 5 дугаар бүлэг дээр гарч байгаа. Энэ дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр Анania гэгч ир эхнэр Сафирийн хамт гэж байгаа. Та нар энэ түүхийг мэднэ тийм үү? Тийм учраас би олон уршихгүй. Тэр хоёр ямар шийдвэр гаргадаг вэ гэхээр бид нар өмч хөрөнгөө зараад бурханд өргөнө гэсэн шийдвэрийг гаргасан хүмүүс. Гэхдээ яг өмч хөрөнгөө зараад мөнгөтэй болонгуудаа яасан бэ? Сэтгэл нь хувирцсан тийм үү? Уг нь яг тийм сэтгэлээр эхлүүлсэн. Сайн сэтлэр эхлүүлсэн хэрнээ дундаасаа яасан бэ? Сорилтонд ороод унчихсан байгаа. Энэ хоёрын хамгийн том асуудал нь юу байсан бэ? Мөнгөнд соригдсон биш. Ер нь мөнгө санхүү ч юм уу те ийм юм хамгийн том асуудал нь биш. Хамгийн том асуудал нь юу гэхээр энэ гарч. Та хоёр юунд эзний сүнсийг сорихоор санаа нийлсэн бэ? Петр ч гэсэн хоёуланд нь хэлдэг штэ. Угаасаа зархаасаа өмнө ч та хоёрыг байсан. Зарсны дараа ч тэр мөнгө чинь яах нь вэ? Та хоёрыг мөнгөнд гол асуудал байгаа юм биш. Гол асуудал нь юунд байгаа юм? Эхнэр нөхөр хоёр санаа нийлж эзний эсрэг бузар мууг хийж байгаа байхгүй юу? Санаа нийлж. Тэгээ би та нарт өнөөдөр нэг аюултай зүйлийг хэлье. Нөхрүүд нь гим хийж байгааг эхнэрүүд нь мэдсэн хэрнээ чимээгүй байгаа бол аюултай шүү. Эхнэрүүд нь гим нүгэл үлдэж байгааг нөхрүүд нь мэдсэн хэрнээ юу ч болоогүй юм шиг өнгөрч байгаа бол асуудал шүү. Хамгийн том асуудал чинь энэ. Тэрнээс гэр бүл доторх бусад асуудлыг шийдэж болдог те. Хэсэг хугацаанд нэг хэд хоног хоолгүй хоноол үз зүгээр заяа. 2-3 сард орон байргүй те. Тэнүүчлээл үз зүгээр хүний амьдрал тийм юм байх. Харин эхнэр нөхөр хоёр санаа нийлж эзний эсрэг байна гэдэг хамгийн аимшигтай зүйл. Үүнээс болгоомжлох хэрэгтэй. Тийм учраас эхнэр нь нөхөртөө гим нүглээс сэргэмжлүүлэх тэ тэр үүрэгтэй. Нөхөр нь яг ижилхэн эхнэрээ бас яах нь гим нүглээс сэргийлэх ийм үүрэгтэй. Сануулах үүрэгтэй. Гим ийдсэн бол гимшил дуурайлах тийм үү? Бие бинийгээ эзний өмнө авчрах, барьд байгуулах энэ үүрэгтэй. Эзний эсрэг эхнэр нөхөр хоёр битгий болороо. Эхнэрийнхээ талд орж ийн гэд эзний эсрэг битгий эргээрээ ирчүүдээ. Эсвэл эхнэрүүдээ те нөхөртөө дуулууртай байна гэд бурхныг битгий эсрэгүүцээрээ. Эзэнд нийцүүлэх ёстой гэдгийг ойлгоор. Сайн хосын жишээ. Луух 1-р бүлгийн 5-7 дээр. Юудын хаан Херодын өдрүүдэд Абиягийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэрч бас Аароны огтоос гаралтай бөгөөд түүнийг Элизабет гэдэг байв. Тэд хоёул гэж байгаа. Аль нь нэг нь биш. Аль нь хоёулаа эзний бүх тушаал зааврыг өөгүй дагаж ямар гоё тодорхойлт вэ? Хосуудын талаар хэлж болох хамгийн гайхалтай тодорхойлт бол энэ багхгүй юу? Аль нь эзний бүх тушаал зааврыг өөгүй дагаж бурхны өмнө зөвхт байлаа. Амен. Амен. Ийм тодорхойлт те бурхан те танаа гэр бүлийг таны гэрлэлтийг таны эхнэр нөхрийн хосын харилцааг харахтаа те бурхан яг ингэж тодорхойлосоо л гэж би хүсэж байна. Элизабет хүүсэр тул тэд үр хүүгэдгүү бас хоёул үтэлсэн байв. Тийм аз жаргалтай гэр бүл байсан уу? Үгүй. Олон жил хамт амьдарсан. Гэхдээ үр хүүгэдгүү байсан. Та нар бодолтой тий? Үр хүүгэд гэр бүлд ямар их аз жаргал өгдөг вэ? Ямар их аз жаргал өгдөг вэ? Тэр үед эмэгтэйчүүд Библиэлд та нар энэ ийм жишээнүүдийг мэднэ шүү дээ. Хүүхд төрүүлж чадахгүйгээс болоод ямар их гадуурхагдаж те эмэгтэйчүүд ямар их зовж байгааг та нар мэднэ. Нөхрүүд нь хүртэлтэй хэрвээ эхнэрүүд нь хүүхд төрүүлэхгүй бол өөр татвар юм аваад өөр эхнэр аваад хүүхдтэй болохыг зөвшөөрдөг байсан нийгэм шүү дээ. Нийгэм соёл. Харин
энэ тэ Захария эхнэртэй ямар үнэнч байгааг та нар хараарай. Өтөл насандаа хүртлээ тэ хүүхэдгүй ч гэсэн тэр хоёр яаж вэ? Бие биендээ үнэнч, бурханд үнэнч, бурхны үг тушаалын дагуу амьдардаг ийм зөвхт хүмүүс хоёулаа өтөлсөн байсан. Энэ хоёрын энэ итгэмжтэй байдал тэ энэ гайхамшигтай тэ энэ гэрчлэлийг бурхан өрөөдөг. Тэр хоёр өтөлсөн байна. Хүүхэдтэй болдог тэр хүүхэд нь Иохан Баптист. Тэр өнөөдрийнхөө номлолыг энэ хүрээд би төгсгөө. Эцэст нь дүгнэж хэлэхэд эхнэр нөхөр аль нь санаа нийлж бие биенээ өмгөөлж бурхны эсрэг бүү болоорой. Харин санаа нэгтэйгээр бие биендээ тусалж дэмжиж бурхны үгийг хэрэгжүүлдэг те ийм эхнэр нөхрүүд бид нар болох хэрэгтэй. Ингэхийн бол эхнэр нөхөртөө бурхны хүслийн дагуу зөв зохистойгоор захирагдана, нөхөр нь тэгж захирна. Нөхөр нь ч гэсэн эхнэрээ бурхны хүслийн дагуу үг тушаалын дагуу хайрлна. Тэр хүч чадлан ч гэсэн бурхнаас түнд өгөх болно гэсэн. Амен. Тэгээ энэ бүхний эцэст та нэг зүйлийг та анзаараарай. Христээс имэж, Христ адил. Тэгээ гэр бүлийн тэргүүн үнэндээ Христ гэдгийг та битээ мартаарай. Христ бидний гэр бүлийг хосын харилцааг захирж байгаа цагт бидний гэрлэлт үнэхээр бурхны хүслийн дагуу байх болно. Амен. За энэ хүрээд өнөөдрийн номлолыг дуусгая. Тэгээ би та нарт ярилцах цаг өгье. Өнөөдрийн ярилцах цаг дээр харин эрэгтэй эмэгтэйгээрээ тусдаа ярилцсан заяа. Окей? Эмэгтэйчүүд тэ хэсэг бүлгээрээ болоод тойроо суугаараа. Эрчүүд тэ бас энэ хавьд ч юм уу тэ хоёр тэ за миний харж байгаа ямар ч хоёр тойрог болох боломжтой байна. Өнөөдрийн номлолоос та юуг шинээр сурсан бэ? Таны үзэл бодол ба ойлголтоос зөрүүтэй эсвэл нийцтэй зүйл байна уу? Эзнээс имэж бие биедээ захирагдахыг та хэрхэн хэрэгжүүлэх вэ гэж. За тэгээ бодиттой хэрэгжүүлэх те санаа оноо бас хуваалцаараа. Тэгээд